хуралдаанаар хэлцэх асуудлыг танилцуулъя. Өнөөдрийн хуралдаанаар дараах 15 асуудлыг хэлцлээ. Альва энэ хилэлцээрийг оруулж ирж байхдаа зөвшөөрөл өгөхдөө бид нар зөвхөн дан ганц мэрэгжлийн байнгын хороогоороо ороод хилцээр хийх зөвшөөрөл өгөөд эргээд тэр нь хилцээр хийгдсэний дараа улсын хурлын чуулганаар орж ирээд байгаа нь бас алдаа дутагдaltaй байна гэдгийг ажиглагдаж байна. Яагаад гэвэл мэрэгжлийн байнгын хорооны зөвшөөрсөн асуудлыг чуулган дээр унгаах асуудал хэд гарлаа. За энэ нь эргээд Монгол улсын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг бид нар анхаарах ёстой. Ийм учраас хилэл зөвшөөрлийг бараг чуулганаар ихний ээлжиндээ хилэлцэж байх ийм шаардлагатай гэж нэгдүгээр үзэж байна. Уул нь бол өмнөх засгийн газар бол энэ асуудлыг компани орнуудын гэрээгээр зохицуулаад яваад ээж болсон юм л да. Ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр тэгээ ингээ их хурал руу оруулаад ирнэ. Тухайн үед бол яг хаа засгийн газар юу гэж үзэж исэн бэ гэхээр энэ бизнесийн харилцаа компани хоорондын энийг ингээд сайдаа энийг ингээд боломжтой гэж өмнөх засгийн газар бол үзэж исэн л та. Тэгээд шийдээд болоод исэн. Энэ асуудал бол нэг үгүй хэлэхэд одоо мэдхгүй бараг харилцааны л асуудал баймаар санагдаад идэг. Тэгээд манай уул уурхай яам хуулиараа ингээд үлээх үүрэгтэй болохоор үнээр хүнд шүү. Та бол мэдчихэж байгаа те. Таны үед бол Орос улбаны ус юу ч хэллгүй гівгэнд 3 сар түш ямар шатхууны ирэх хааж исэн. Тэгэхээр одоо бол бид бас энэ нөхцөл байдал туйлын эвгүй байгаа үед одоо энэ хилцээрээ ээж 91 аливаа хориг саадад орохгүй байх ийм нөхцөл байдлыг бүрдүүл зайлшгүй шаардлагатай байгаа юм аа. За дэмжиж байгаа. Дэмжихээс ч өөр аргагүй. За 2024 оны 9 сард байгуулагдсан хилцээр энэ хилцээрийг би зурж ирсэн. Эхнийх нь бол энэ Монгол улсад газар нутгийн бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай гэдэг хилцээр, хоёр дахь нь Монгол улсад агаар авилгын түвш нийлүүлэх тухай гэдэг. Тэгээ хоёр дахь хилцээрийг нь тодорхой одоо нөхцөлтэйгээр улсын хурлаар оруулж ирж одоо тодорхой асуудлуудыг шийдсэний дараа зурна гэдэг. Тэгээ энэ нөгөө хуулийнхаа дагуу л явж байгаа. За энэ гадаадтай хамтын ажиллагаагаар одоо хөрөнгө оруулалт хийх, ажил бүтээх гэдэг чинь хэвээр үнэхээр нөгөө нэг 100 айл руу 100 явна гэдгээс ч илүү хүнд нүсэр ийм ажил байдаг юм байна. За тэгээд би энэ хуулийн төслийг бол энэ одоо хөөцөлдөж байгаа ажлыг нь бол дэмжиж байна. Хямд найдвартай тасралтгүй одоо түвшээр хангагдах боломжийг улсын хурл бүрдүүлж өглөө. Засгийн газар манай ажи үйлдвэр уул уурхай эрдэс баялагын яамныхан энэ талдаа одоо маш хурдан шуурхай зохион байгуулж Монголын иргэдийг одоо гадагшаа дотгошоо агаар хөлөөр зорчихтой хямд үнэтэй тенсний нэмэгдүүлэх байх талаас илүү онцгой анхаарч ажиллаарай.